2012 оноос эхлэн авиас хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийг 2012-оос 2016 онд хэрэгжүүлэх бөгөөд хүүхдүүдийн авиасыг хөгжүүлэхээс гадна эцгийнх багшийн олж хараагүй зүйлийг нь нээн хөгжүүлж амжилтанд хүргэх зорилготой юм байна. За хүүхэд бүр өөрийн гэсэн авиас чадвартай, гэхдээ үүнийг нээх боломж тэр бүр гардаггүй байсан юм а. Харин 2012 оноос эхлэн авиас хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр энэ гарц олон хүүхдэд нээгджээ. Таны харж байгаа эдгээр авиаслах хөгжимчид, бүжигчид, дуучид бүгд авиас цөм хөтөлбөрийн үр дүнгийн илэрхийлэл болж байна. Сурагчдын сурах орчинд авиасыг дэмжиж байгаатай нэг адил анхаарсан гэж салбарын сайд ярьлаа. Нийтдээ 4 жилийн хугацаанд бид 127 цэцэрлэг барьж ашиглалтанд оруулсан. Одоо 90 гаруй цэцэрлэгийн барилгын ажил явагдаж байна. 79 сургуулийг бид нар ашиглалтанд оруулсан. Жишээлбэл одоо 127 цэцэрлэг гэдэг бол нийтдээ 12 мянган хүүхэд одоо цэцэрлэгт шинээр хамрагдах боломж бололцоо гарч байгаа юм. 30 гаруй дотор байр барьсан байдаг. Мөн одоо 30 гаруй спорт зал ашиглалтанд оруулсан байх жишээтэй. Ирээдүйн зүүн Монгол хүүхэд өсөж төрнөж байж бидний залгамж Монгол ёс нандин чигээрээ үлдэх учиртай. Тиймээс нээлттэй авиастай зүүн Монгол хүүхэд төлөвшүүлэх нь боловсролын шат шатны байгууллагын зорилт байна гэдгийг баярын энэ өдөр нь уламжилж байсан юм а. За энэ л цагдаа